Самбайцхан 48 төгс цуврал үргэлжилж байна. За энэ удаагийн дугаараар Арабын Марадона очид Аль Увейраны талаар чөхөр бэлдсэн байна. Өнөөдрийн дугаар бол Сауди Араби үлэмжтэй холбоотой дугаар байгаа. Сэмбэнө пипэкээс ирж ин таны захиалах хүрээлт ирлээ. Та гэртээ байна уу? Би жоохон ороодохоор байна. PP box төлдөжгөө. Захиалсан байгаа авахч завгүй яваад байна уу? PP box. Таны шинэ 24 долоо хаяг. За тэгээ мэдээж 48 төгс цувралын зураг бичлэгийн маань ерөнхий ивент тэтгэгчээр Coca-Cola. За Coca-Cola болон Freshpack, Pickpack-ийн хамт олон ажиллаж байна. За тэгээ та бүхэн маань iCoke app дээр Coca-Cola-гийн шинэ шошготой No Sugar болон энгийн Coca-Cola-гийн шошготой хувилбаруудаа худалдаж аваад за доор нь байгаа энэхүү QR кодыг харагдж байгаа нөгөө энэ тэ QR кодыг уншуулад iCoke app дээр урамшуулалт шагналтай тэмцээнд оролцоогоорой. За тэгээ Freshpack Pickpack-ийн хамт олноор бас үйлчлүүлээрээ Pickpack-ийн хувьд бол одоо Улаанбаатарын хотын альж буланд хойроо 8900 төгрөгөөр одоо хамгийн ямдаар хамгийн найдвартайгаар хүргэлтөө хийлгэх боломжтой мэдээж. За тэгээ Freshpack-аас бол сонирхолтой зүйл нь одоо хид хідэн одоо хүнсний зах маркетуудаас хүртэл хүргэлтүүд идэв болсон байгаа. Дэлхийн аваргын үеэр шүнжэнгөө тоглолт өглөөжөнгөө тоглолт үзчихэд дэлгүүр явж амжихааргүй зүйлүүд мэдээж зөндөө таарж байгаа тэгвэл хүнсний хүргэлтээ Freshpack-аар хийлгэх боломжтой шүү. За 1994 онд Америкийн нэгдсэн улсад болсон дэлхийн ураг шалралт тэмцээнд Сауди Араби эрхээ авч оролцсон. За тэгээд дэлхийд даяараа одоо бүх ТV-ийн дэлхийн ураг шалралт тэмцээний урьдчилсан шатнаас бол мэрэгэн буучаар Аль Увейран 18 голтойгоор бол одоо тодорсон байсан. За энэ бол тэр үедээ 19 настай одоо үнэхээр одоо юм Саид Аль Увейран өөрийгөө бас гайхалтай харуулж байсан Арабын ертөнцөөс бас өмнө нь бол гарч ирж байгаагүй юм авьяас байсан тухай үедээ. За тэгээд олон 10 жилийн хугацаанд ногоон шонхрууд те Green Falcons ногоон шонхрууд бол дэлхийн хөлбөмбөгийн хэмжээнд за ер нь ТV хэмжээнд ч гэсэн бас яг тийм одоо сайн амжилт бол үзүүлдэг байгаагүй хөлбөмбөгийн тийм хөгжилтэй улс гэж бол ерөөсөө анзаарэгддэг бол байгаагүй. Дотоодын лигийн ч гэсэн өрсөлдөөн бас айгүй сул. Аль Хилал, Аль Ахли болон Аль Иттихад гэсэн гурван багтай. Тэр гурав нь одоо устдаа том боловч одоо юу гэдгийг дэлхийн аврах шалралт 94 оны дэлхийн аврах шалралт тэмцээнийг тайлбарлажсэн тайлбарлагч аналист хүмүүс хүртэл энэ багуудын цэнгэлдэх хэр их одоо хүмүүс цэнгэлдэхт нь суудаг багтдгийг хүртэл мэдэхгүй жишээ нь те том баг хамгийн том багуудын цэнгэлтийг хүртэл мэдэхгүй байх хэмжээний ийм сургуу ер нь бол байсан. За тэгээд дэлхийн хэмжээний сэтгүүлчид хөлбөмбөгийн сонирхогчид бол Сауди Араби бол явахгүй гэж бодож исэн. За тэгээд олон улсын нэг сэтгүүлч бол Сауди Арабиг Нидерландад бол 12 тэгээр хожигдно гэж тоглоом болгож шог маягаар те ингэж шоглож бол одоо бичиж байсан удаа бол байдаг. За тэгээд Нидерландын одоо бүрэлдэхүүнд бол жишээ нь Рональд Куман, Франк Райкард болон Денис Беркамп нар тоглож байсан. Энэ амар бүрэлдэхүүнд бол одоо яаж барах вэ гэсэн юм хандлага бол байсан. Юу барах те 12 тэг гэсэн юм тоглоом болгосон хандлага байсан. За тэгээд дасгалжуулагч нь Хорхе Солари гэж одоо Аргентин мэргэжилтэн ажиллаж байсан Сантьяго Эрнан Соларигийн ах нь авга ах санагдаж байна. За тэгээд Хорхе Солари хэлэхдээ бол одоо барууныхны энэ одоо юм мэдгүй байгаа ойлголтыг бол бид нэр эвднэ хасагдах шатанд бол хүрнэ гэж бол мэдгдлийг бол Хорхе Солари хийсэн. За тэгээд Нидерландтай хийсэн тоглолтод бол юун 12-ыг маш сайн тоглолтыг үзүүл маш ойрхон буюу одоо 2-1 харьцаатай хожигдсон. За тэгээд дараагийн тоглолтод бол одоо Морокког 2-1 харьцаатай буулгаж авсан хэсгийнхаа. За энэ бол одоо маш том амжилт болсон. За ингээд Washington DC-гийн Роберт F Kennedy цэнгэлтэд бол одоо хэсгийнхаа сүүлийн тойргийн тоглолтыг 6 сарын 29-нд хийгэр болсон. За тэр үед бол тухайн цаг үедээ супер одуудаар дүүрэн Бельгийн шиг шогтой тоглохоор болсон. За тэгээд энэ тоглолтод бол заавал хожих ёстой. Хожих юм бол хэсгээс гарч одоо гахалтай түүхийг бүтээх байсан. This is quite a game. It'll be a free kick. Oh, what a goal! And emotion overflows. За тэгээ эхний 5 минут бол Бэлэг битүү довтлсон. За тэгээд 5 дахь минут гэхэд бол одоо Сауди Арабийн хамгаалт руу бүр ингээд суучсан хамгаалж Бэлэг бол довтлж ирсэн. За тэр үеийг бөмбөг таслагдаад Саид бол Аль Увейран бол одоо довтлоог өөрийнхөө хагасаас бол эхлүүлэхээр болсон. За тэгээ бөмбөгөө тугаад явсаргаа төв хэсэгт бол одоо булгаж орж ирж бөмбөгийг таслах гэж орж байгаа Дирк Медведийг бол аргалж өнгөрөөсөн. За тэгээд араас нь бол одоо буцаж шахаж явж исэн Мишель Де Вулфтай бол өсөлтөд илүү гарсан нөгөөх нь гүйцээгөө. За тэгээд урагшаага ингээд явсаар байгаад бүр пенальтын одоо тургуулийн талбайн тийшээгээ бүр ойрцсон. За
тэгээд биеийн хүчээр бол одоо Руди Смиттэй өрсөлдсөн. За тэгээд Руди Смитийг илүүргсэн. Гэхдээ өөрөө тэнцвэр алдсан. За тэгээд тэнцвэр алдчихтаа ч гэсэн хаалга руу амжилттай зохиол гүйцэтгэж одоо тэр үеийн дэлхийн хамгийн супер хаалгачтай нэг Мишель Продомыг бол давуулж гол оруулсан. За ингээд ийм ганцаараа бол одоо хамгаалтынхаа бүсээс эсрэг багийн 3 тоглогчийг илүүрхээд дээрээс нь хаалгачийг одоо супер тухайн цагийн супер хаалгачийг илүүрхэж ингэж гол оруулж бол гайхалтай амжилтыг бүтээсэн. За тэгээд тэр тоглолтыг бол хөлбөмбөгийн тайлбарлагчид бол Арабын Марадона гэж гоолыг нь бөгөөд одоо Саид Аль Увайраныг бол одоо хочилж байсан удаатай байдаг. Мэдээж 1986 оны дэлхийн аваргын шүүгийн 8-д Английн эсрэг оруулсан одоо гайхалтай гоолтой мэдээж зүүрлж байгаа нь ойлгомжтой. За тэгээд дараа нь одоо орчин үед датагаар судалгаа хийсэн чинь 69 метрийг 4.8 секундэд туусан гэдэг одоо ийм гайхалтай статистик бол дараа нь гарч ирсэн байдгийн байлээ. Факт гарч ирсэн байдгийн байлээ. Тэгээд тэр бол одоо ямар мундаг хурдан үр дүнтэй давталгаа хийсэн бэ гэдэг нь бас харагдж байгаа. Тэгээд дэлхийн аваргад бол ийм гоолыг нээдэг. Хэцүү дээрээс нь том багийн эсрэг, мундаг хамгаалалттай багийн эсрэг, за муугаар хэлэх сургуу багийн залуу тоглогч ингэж хийнэдэг бол бас одоо хор зүй шүү дээ. За тэгээд дөнгөж 5 дахь минутанд оруулсан гол нь бол одоо тактикийн үед маш том давуу тал нь болсон. Үлдсэн 85-90 минутанд нь бол үнэхээр сайн хамгаалсан. Тэгсээр байгаад Бельгийн шгшогийн нэгдийг ярцаатай буулгаж авсан. За ингэснээр байж боломгүй төсөөлөжгүй байсан. Гэхдээ Хорхе Соларигийн хэлжсэн амжилтанд хүрч шүгийн 16-д бол шалгарсан Шведийн шгшогтой тоглохоор болсон. За Шведийн шгшог дараа нь бол 3-1 ярцаатай хожигдсон. За гэхдээ өмнө нь одоо тулаад байсан хязгаараа бол эвдэж цааш нь одоо боломжоо улам тэлсэн ийм том амжилт бол болсон. Энэ хожил, энэ гол, энэ тоглолтын хувьд бол. За тэгээ Рияд хотод одоо буцаж ирээд бол Ардын Баатар болсон Аль Увайраны хувьд бол за усаас нь одоо тэгэл зөндөө хөрөнгө мөнгө сүртэй машин зашин гэл ингээл зөндөө юм өгөөл Ардын Баатар мэдээж болсон. Тэгээд одоо дотоодын хөлбөмбөгийнхөө одоо супер од нь болох юм зам нь болоо засагцсан. Гэхдээ асуудал нь гадаадын клубүүд рүү тоглох бол боломжгүй байсан. Сауди Араби улсын дотоодын бодлого бол юм биш. Шгшөө багийн болон үндэсний алдартай сайн тамирчдыг бол гадаад алдартай сайн жилтгүй ер нь зөв үндэсний тамирчдыг гадаадын аль ч улсад бол тоглуулах те оролцуулах тэмцээнд гадаадын лигт гадаадын клубэд тоглох юм нөхцөлийг бол хордог юм байсан. За тийм учраас одоо эд үедээ бол Аль Увайран Европод ч юм уу өөр улсад бол одоо тоглох юм боломж нь бол гараагүй. За тэгээд хэдийгээр одоо дотоодынхаа лигт сайн тоглогч байсан ч гэсэн яг өсөлтөн бол их тааруу байсан. За тэрнээс болоод өөрийнх нь чанар ч гэсэн ерөнхийдөө өөрийнх нь одоо чадвар те хэмжээ бол буурсан, муудсан. За тэгээд хувийн болон санхүү эдийн засгийн олон асуудлууд бол нэлээд гарсан. За тэгээд тэгж явж байгаад 96 онд бол одоо энэ Рамаданы сарын үеэр бол одоо энэ хууль зөрчсөн, дүрм зөрчсөн, исламын дүрмийг зөрчсөн юм том асуудал бол гаргасан. За тэгээд мэдээж одоо 1-р шашаантай 2-р Ардын Баатар хүн ч одоо ийм том шашны үе зөрчин гэдэг бол том асуудал шүү дээ. Тийм учраас одоо шийтгэл оноосон. Тэгээд 1 жил одоо хөлбөмбөгийн ямар ч үйл явдал бэлтгэлд тэмцээнд оролцох одоо боломжгүй болж за тэгээд богинохоо хугацаанд ч гэсэн хүртэл шоронд хоригдоод байна. За ингээд тамирчин хүний эд насаа бол нэг бол Сауди Арабид амжилт харьцуулахад бол тааруухан амжилттайгаар дээрээс нь одоо бүр асуудал гаргаж ингэж бол өнгөрсөн. За тэгээд ерөөхдөө чимээгүй явж байгаа 98 оны дэлхийн аваргаар бол эргэж ирсэн боловч тэр үед бол сайн амжилтыг бол үзээгүй. Гэхдээ ядгатаа Сауди Араб болон Азийн хөлбөмбөгийг бол бас дэлхийн хэмжээнд бол харуулцсан байсан. За тэгээд Саид Аль Увайран тэргүүтээ тухайн Сауди Арабын багийн одоо энэ үзүүлсэн гайхаа амжилт түүхийн бол одоо хөгжил бол явсаар гоод мэдээж гол оргил нь бол 2022-ын дэлхийн аварга шалралт тэмцээн Катар тусан дэлхийн аваргад бол одоо 36 тоглолтын хүрээнд нэг ч одоо хожигдоогүй байсан Лионел Месси тэргүүтээ Аргентины шогийг хэсгийн шатанд одоо камбэк гэж иргэн ярьж 2-1 ярцаад хоцсон нь бол гайхамшигтай мэдээж түүх бол болсон. За тэгээд Саид Аль Увайраны хувьд бол одоо Сауди Арабын шогийн төлөө 91 оноос 98 оны хооронд 75 тоглолтод оролцож 24 голыг оруулсан байдаг. За тэгээд дээрэс нь өөрөө бол богино карьертэй байсан. 13 жил мэргэжлийн карьертэй байсан. Тэгээд тэр хугацаанд бол 283 голыг оруулаад амжсан. 1994 онд бол одоо тэр гайхалтай голыг оруулсан үедээ бол Азийн шилдэг тоглогч болж байсан. Тэгээд Сауди Арабын шгшөө огтой хамтаар бол одоо 92 онд яг дэлхийн аваргын өмнөхөн гэсэн үг Азийн аваргад мөнгөн медаль, Арабын цомд мөнгөн медаль гэдэг медалуудыг бол авч ирсэн. За Confederations Cup тэмцээнд бас оролцож мөнгөн медаль авч ирсэн. Ийм одоо гайхалтай амжилтуудыг үзүүлж байсан ийм тоглогчоо. Тэгээд Саид Аль Увайран бол Азийн хөлбөмбөгийн шилдэг тоглогчтой нэг гэж ярьдаг. За тэгээд өнөөдөр ярьсан тэр гайхалтай Бельгийн эсрэг оруулсан гоолыг бол FIFA-гийн одоо 20-р зууны шилдэг 100 гол гэдэг одоо энэ жагсаалтад 6-ад жагсааж байсан түүх бол байдаг. $60,000-аас дээш хүргэлт үнэгүй 100 болон 200,000-аас дээш худалдаа авалтанд бэлэгтэй. Freshpack 48-аас 48 түүх цуврал бичлэгийн өрн хэмээн тэтгэж
Pickback. Та бүхэн Монгол орон даяар байрсан 200 шиг PP box-оор хот дотор болон орон нутгийн хүргэлтэд шийдэх боломжтой. Мөн гэртээ байхгүй үед хүргэлт ирэх эсвэл хүнд ямар нэгэн зүйл илгээх гэсэн боловч тэр хүн нь хэлсэн хаягнда байхгүй үед бүр эсвэл гэрийн хаягаа зааж өгөхгүйгээр хүргэлтээ авмаар байгаа үед PP box-ыг ашиглан найдвартай эзүүсээ хадгалуулж болно. Мөн хоол, фрешмус, хоолны бэлтгэц мах бөөнд зэрэг ангиллуудын бүтээгдэхүүнүүдийг нэг доороос өргөн сонголтоогоор ганаас ч хүссэн газраа энгийн болон шуурхай хүргэлтээр сонгон захиалан авах боломжтой хүргэлтийн хамгийн том дэд бүтцтэй Freshpack платформ. За ингээ өнөөдрийн дугаартай хамт байсан та бүхэндээ баярлалаа, сонирхолтой байсан гэж найж энэ ерөнхий ивент тэтгэгчээр Freshpack, Pickback болон Coca-Cola ажиллаж байна. Тэгээд ерөнхий ивент тэтгэгчэд бүгдээрэнд нь маш их баярлалаа. За тэгээд мэдээж үзэгч та бүхэндээ бүгдээр нь баярлалаа. Хөлбөмбөг фанат та бүхэндээ бүгдээр нь баярлалаа. За 48 түүх цуврал маань бол одоо дэлхийн аврах шалралт тэмцээнтэй зэрэгцэж яваад яг дэлхийн аврагын өмнөх нь дуснаа. Тэгээд та бүхэн маань идэвхтэй үзээрэй. Бүх улсуудыг нь үзэж бас сонирхолтой түүхүүдийг сонсож илүү нэмж судлах бас одоо ихтэл болно гэж найдаж байна. Тэгээд дараагийн дугаар уулзлаа. Баярлалаа.